За, сайн бацгаана уу? За, тэгэхээр энэ удаад танд ирж буй гинтийн бэлэг юу ах вэ гэдэг сэдвээр мэргэе гэж бодлоо. Энд байгаа 3 үзрээс сонголтоо хийгээрэй. Сонголтоо хийхэд хэрэг болж магадгүй. Үзрүүдээ нэг нэгээр нойртуулаад харуулъя. За, эхний үзрийг сонгосон танд ямар гинтийн бэлэг ирж байна вэ гэдгийг харцгаая. За, нэгдүгээрт бүтэж өгөхгүй байсан ажил, мөнгөний асуудал, тиймэрхүү зүйл учир нь олдоод бүтэж эхлэх юм шиг байна. Нэг л учир нь олдож өгөхгүй яадаг юм блэ дээ гэдээжсэн бол арга нь олдоод таны эргэлзээ тайлагдах баха. Өөр хот, өөр газар оронд ажилд орох талаар хөөцөлдөөд хараахан болоогүй таны хүлээлгээд байсан бол удахгүй бүтэж магадгүй. Эсвэл за да нилээ удаж байгаа юм дөө. Одоо ч бүтгээсээ бараг өнгөрсөн байх дөө гэд нэг их тэгнэ гэж бодоогүй найдаагүй байсан ажил төрөлтэй холбоотой зүйл бүтгэдэг шиг хандаж магадгүй юм байна. За хоёрдугаарт гэвэл энэ л байхад ингээд байж хатал болно гэд ямар нэг зүйлээс холдож чадахгүй, мартаж чадахгүй, болж чадахгүй, зуураад таг гацчихсан юм шиг байха болоод илүү чөлөөтэй ч гэх үү? Тиймэрхүү байдаг болох бах. Нэгэнт холдоод явчихсан хүнээс ингээл бүр мөсөн холдыг амьдралаасаа гаргаад явуулъя гэж магадгүй. За 3 дугаарт гэх юм бол холбоогүй байгаа хүнээс эргэж нийлж болох болов уу гэдэг утгатай зүйл сонсогдож магадгүй. Тэр хүний хувьд яах гээд байгаа нь ойлгохдохгүй байгаа дайлгүй тантай аль болох шулуухан харьцаад үннээ хэлчихье, илэн далангүй бай гэдэг бодолтой чимээгүй байж агаад танд хамаг үннээ учирлаад гараад ирж магадгүй. Тэгээд одоо би чамайг юу гэх гээд байгааг ойлголоо гэд ойлголцох, хоорондын асуудлаа шийдээд ойлголтын зөв рүүгээ арилгадаг ч юм уу тиймэрхүү зүйл бас байж болох юм. Та бүхний харилцаа бол хоёрын хооронд, гурвын дунд байха болох болов уу? Одоо хоорондоо нэг тийм зайтай ч юм шиг байгаад байгаа бол тэхээ болоод ойртож эхлэх баха. За аль эсвэл хол газар байгаа хүнтэй зорж очиж уулзах, хамт байдаг болж магадгүй байна. Тэгээд 4-дүгээрт танд чухал мэдээ дуулдаж магадгүй. Таны төлөвлөгөөг бүр өөрчлөхөөр чухал мэдээ, мэйл, мессеж, дуудлага ирж магадгүй. Бүр зарим нь ам бүл нэмэх гэж байгаа талаараа мэдэж магадгүй. За сүүлд нь гэх юм бол заримынх нь гэр нь устай ойрхон газар руу нүүх эсвэл гадагшаа нүүж бас магадгүй. Аль эсвэл гэрээ тогтжуулчих болох юм. Одоо байгаагаасаа өөр тийш өөр газар руу явах, аялах, нүүж суух ч байдаг юм уу? Тэгчгүүл мөн гоё доо гэж бодож исэн зүйл биелэж магадгүй юм байна. За ингээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай. Баярлаа. За хоёр дахь үзрийг сонгосон танд ямар гинтийн бэлэг ирж байна вэ гэдгийг харцгаая. За нэгдүгээрт гэвэл санаа зовоосон асуудлаасаа салах цаг ирж байгаа юм байна. Таны бодож байгаа шиг урагшилж өгөхгүй санаа зовоогоод байгаа асуудал цэгцэрч магадгүй. Ганцхан өдрийн дотор бүх юм учир нь олдоод бүтнэ гэж хэлэхгүй ч гэсэн та зүтгэлээсэн юмнахаа үр өгөөжийг хүртэн, үр дүнг нь үзнэ.
мөнгө санхүүгийн нөхцөл байдал дээрдэх, хүмүүстэй наад цаана гэж ядаргаатай ч юм шиг байдгаа болоод ганцаараа маш тайван яана одоо би яах вэ? Надад тусвал гаргаж чарга байна уу гэд хин нэгнээс хараат байна гэж лав байхгүй болох бах. Би өөрөө бүгдийн даагаад өөрөө өргөө дөмхөө аваад явчих дүнгнөө. Надад санаа зовоод ах юм баг алгадаа гэдэг болж магадгүй. За хоёрдугаарт гэх юм бол таныг бүр нэг өөрөөсөө хамааралтай болгочихсон юу ч байдгийн муу зуршилж байдаг юм уу? Таныг хэмэлдэг, уруу татдаг зүйлээс салж магадгүй. Та тэр зүйлээс салтлаа өөрийгөө төвөгтэй хэцүү ч юм шиг байдаг байснаа мдэггүй л яваад байж гэдгийг анзаараад замын эртэд салсан ёстой яамаа. Би яасан ч сони юмнаас дөнгөлөгдөөл яваад байсан юмтэй гэж бодох бах. Таныг чаарэ тэгээд байгаа юм биш үсттэй гэж хардаж сэрддэг. Хаашаа ч юу ч хийсэн бай шалгаадаг, чөлөөтэй байхад нь саад болдог. Таарамжгүй эдрээтэй харилцаанд цэг тавьж магадгүй. Хин нэгнээс харилцаагаа бүр мөсөн таслах. Эргээд миний амьдралд ороод ирэх юм биш биз гэж харж харуултгаа болох. Энэ хүн л миний хажууд байхгүй бол болохгүй гэж боддгоо болж бас болох юм. Эсвэл тэгвэл тэгчих болов. Тэгээд болохоо байчих юм болов. Хүмүүс намайг шүмжлээд муулаад унах байх өө. Би ганцаараа чадахгүй байх өө гэж өөртөө итгүүлээд юм болгонд санаа зовоол айгаал байдаг бол тэр бодлуудаа одоо цэгцлэх хэрэгтэй ч юм билүү гэж магадгүй. Тэрнээс гадна материаллык зүйл мөнгө санхүүгийн асуудал бүр хэтэрхий их автах. Яана би мөнгөгүй болчих вэ дээ. Мөнгөтэй болмоор байна. Надад мөнгө л хэрэгтэй байна. Мөнгө эд зүйлгүй бол бүх юм дуусаа баларна. Амьдрах аргачлгүй болно гэдэг ч юм уу. Дийлэнхтэй тиймэрхүү зүйлд санаа зовох гээд байдаг бол тэр бодлоосоо салах тийшээгээ хандах баах. Дээрээс нь надаас бусдынх нь ажил үйлс амьдрал ахуй болоод бүтээд байх шиг байна өө гэж бодоод хамгийн нэг л урагш муутай юм шиг санагдаад байдаг бол тэр байдлаасаа салах юм шиг байна. За 3 дугаарт гэх юм бол энэ яг миний бодож исэн шиг биш. Гэхдээ тийм их ялгаатай ч бас биш. Төстэй гэхээр ерөөсөө төсөөлөөчих байсан юмнаас боломж гарч ирж магадгүй. Эсвэл өөр газраас ч юм уу. Би өстой энд очино энд байна гэж бодоогүй гэмээр. Болохоор юм байна гэж бодоод өөр тийш явах, өөр тийш нүүх шийдвэр гаргачих магадгүй. Бас хол газар руу зорж явах эсвэл хол газраас хүн ич болох юм. Тэгээд 4-дүгээрт нэг хэсэг хүнд үеийг дайраад өнгөрсөн ч гэсэндээ ажил төрөл сургууль соёлтой холбоотой нааштай мэдээ сонсогдож магадгүй. Бас ажилд орох мөнгө санхүүгийн асуудал шийдэгдэж магадгүй юм байна. Өмнө нь үгүй гэж хэлсэн зүйл одоо бол тийм гэдэг хариуг танд өгөх бах. Шалгалт өгөөд эхний удаа тэнцээгүй байсан чинь хоёр дахь өгөөд үтсэн чинь тэнцчихдэгч байдаг юм уу? Эсвэл хэсэг хугацаа өнгөрсний дараа бодоогүй байсан газартаа ажилд орохоор болж магадгүй. Таныг зүгээр нэг сансаргүй аз дайраад өнгөрнө гэсэн үг биш. Авах ёстой зүйлээ авч байгаа гэсэн үг байх нь байна. За ингээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай баярлаа. За 3 дахь үзрийг сонгосон танд ямар гинт юм бэлэг ирж байна вэ гэдгийг харцгаая. За 1-дүгээрт таны бодолд уягдаад сэтгэл өмүүлж шаналгаж идэг тэр болдог зүйлээс салж магадгүй юм байна. Тайван байгаад, санаагаа амраагаад, дотроо онгойлгох, дарамтнаас ангижрах боломж олдох юм шиг байна. Энэ юу н танд ирж яваа гол гинтийн бэлэг болох болов уу гэж бодож байна. За 2-дугаарт гэвэл танд айгүй чухал байж болох үс гинтийн үйл явдал болж магадгүй. Эсвэл
За би ерөөсөө тэгэхэр шийдлээ гэд гинти шийдвэрч гаргаж магадгүй. Тэр хүн ч одоо буцаж ирэхээсээ өнгөрсөн байх дөө гэж бодож исэн хүн гинэт эргээд гараад ирж магадгүй юм байна. Холбоогүй болчихсон. Эргээд ирэх болов уу? Холбоо барих болов уу гэж хүлээгээд тэр хүн надтай нэг холбоо барьчаасай гэж итэл тань руу гинт холбогдож магадгүй. Тэгээд яах бол гэдэг эргэлзээтэй байсан бол тэр найрлаад за одоо би яахаа ойлголоо гэх бах. За тэгээд 3 дугаарт гэр орон эсвэл хайр сэтгэлийн харилцаанд өөрчлөлт ахиц гарч магадгүй юм байна. Тайван тогтой газар руу нүүх, гэр орон байр суцтай холбоотой хөөцөлдөж исэн ажил бүтэж магадгүй. Заримын хувьд сайн хүндээ сэтгэлээ нээгээд би бас чамд талтай гэдэг ч юм уу нааштай хариу авч магадгүй. За тэгээд 4-р нь таны хүлээсэн зүйлийн үр дүн эрг гарч магадгүй. За да яах бол гэж зөндөө л удлаа дөө. Өөрчлөгдөх юм алга шивдэ гэж бодогдоод байж магадгүй ч гэсэн бүтэн гэж бодоод хүлээгээд байж байгаах. Тууштай эсний хариуд сайн үр дүн гарах нь бол баталгаатай. Хүлээж эсний хэрэг гарлаа. Цагийн гар зулж дэмий юм харж суугаагүй л юм байна гэхээр үйл явдал болно. Тийм учраас надад сайн сайхан зүйл тохиолдноо. Үндээч би итгэлтэй байна гэж бодсон хэвээрээ байгаарай. За ингээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай. Баярлалаа.